Сайн уу? Та бүхэнд Рубиний хоолой буюу дүүл хоолойн туршилтыг үзүүлэх гэж байна. Дууны долгион долгионы даралт нь агаарыг шахаснараа дууны долгион ингэ тархдаг байгаа. Дууны долгионы тархалтыг хамгийн энгийн харуулах туршилт нь нөгөө Рубиний хоолой буюу дүүл хоолойн туршилт байгаа. За ингээд дүүл хоолойн туршилтаа хамтаа хийж үзцгээе. Туршилтанд нь хэрэглэгдэхүүн багсан болохоор Рубиний хоолойн торбай ингэ цоож гэсэн байгаа. Тэгээд хоолойгоо мэдээж нэрээр хоолойгоор систем хоолойгоор газыг залгаж гисэн үзүүрт нь болохоор мэдрэгч болгож килограмм уут нь хийж гисэн хамгийн мэдрэмт хэрэглэн. За тэгээд газаа нээж өгнө. Дууны долгион хэрхэн тархдаг болохыг саяны туршилтаас харсан баха анхаарлаас баярлалаа. Байж байгаарай. Бичлэгийн төгсгөлд анхаарал болгож хэлэхэд Рубиний хоолой буюу саяны явуулсан дүүл хоолойн туршилт нь галтай мэдээж халуун тийм туршилт учраас бага насны буюу насан туршийн хүүхэд гэрийн төсөлд хийж турших гэж байгаа бол заавалчгүй том хүний анхаарал, насан туршийн хүний анхаарал хяналтанд ор хийхийг зөвлөж шүү. Тэгээд сая ингээд туршилтаар юу болоод өнгөрөө? Аль нь яг дууны долгион харагдаж байгаа юм бэ гэхийг мэдхийг хүсэх юм бол саяны туршилтыг зургийн хэлбэрээр үзүүлсэн байна. Энэхүү зурган дээр бол галны дөл нь давалгаасан хэлбэртэй буюу дууны долгион хэлбэлцэж ингэж тархаж байгааг харуулж байна. Мөн ингээд видео хэлбэрээр хэрхэн хэлбэлцэж байгааг харуулж байна. За ингээд бичлэг үзсэнд баярлалаа. Баяр та.